За одоо та бүхэндээ халуун хөдөө маскыг хэрхэн хэрэглэх талаар зарааллыг үзүүлье. За халуун хөдөө маск маань бол эмчилгээний маск гэдгээр бол давуу талтай байдаг байгаа. За нэг хайрцагт 6 ширхэг савлгаатай ирдэг буюу 3 улаан маск, 3 цэнхэр маск орсон байдаг байгаа. За та нэг хэрэглэхдээ нэг удаадаа улаан цэнхэр 2 маскыг хамт хэрэглэнэ гэсэн үг. За хамт хэрэглэж нэг удаагийн бүрэн хэрэглээ болж өгдөг байгаа. За энэ маскыг та хэрэглэснээр ямар үр дүнд хүрэх үү гэвэл маск маань улаан маска эхэлж тавиад цэнхэр маска тавина. Арьсыг маш сайн тэжээлээр хангаж өгдөг, гүний тэжээлээр хангана. За таны арьс хэд хуурай удаан явсан, харшилсан, эмзэгшсэн тохиолдолд маш хурдан хугацаанд эрүүлж өгөх юм үйлчлэгтэй маск байгаа. За эхлээд улаан маскыг нүрээ угаагаад нийстэй цацсныхаа дараа улаан маскыг тавьж өгнө. За маск маань яг л энгийн салфеткан маск шиг харагдах болно. За энэ улаан маск маань ямар үйлчлэгээтэй вэ гэвэл гуйжуулах үйлчлэгийг давхар үзүүлдгээрээ бас давуу талтай байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань маскныхаа энэ ирэмгийг ингэж хуулж аваад маска гаргаж ирнэ гэсэн үг. За маска гаргаж ирснийхаа дараа би тань үзүүлье. За ирэмгийг хуулж авлаа. Доторх шингэн нь бол маш ихтэй байдаг учраас хангалттай хэмжээгээр төхөгдөх боломжтой байдаг. За яг ийм салфеткан маск байгаа. За ингээд маскыг аваад салфеткан маска та нүүрэн дээрээ яг хэлбэрийн дагуу тавина. За ингэж тавьж өглөө. За энэ маскыг тавьсан үедээ яах вэ гэхээр арьсны гадаргуу дээр халалт мэдэгдэж өгдөг байгаа. За халж байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тусаа хэмжээг сэргээж өгнө. Масканд орсон эмийн ургамлууд нь таны арьсыг бас гуйжуулж өгнө. Дээрэс нь нүхс увийг садар нээж өгөөд шингээс нь тэр өөртөө агуулгадж байгаа эмийн ургамлуудыг арьсны гүнлүүгээр шингээж өгч байна гэсэн үг. За нэг анхаарах юм нь нүднээсээ жоохон хол байлгана. Нүдэнд орох юм бол маскны маань шингэн нь бол илүү нөгөө хорсгож өгдөг учраас нүднээсээ хол байлгана. За маскныхаа дотор маань маш их шингэн үлдсэн байгаа. Тэгэхээр нэг анхаарах юм нь маск тавьж байхдаа шингэнийг ингэж гүйцэд гаргаж авч өгнө гэсэн үг. Шавхаж ингэж авч аваад сатар дээрээс нь тавьж өгнө. За ингэж нэлээд сайн шавхаж аваад шингэнийгээ тавьж өгнө. За мэдээж хүзүүтэйгээ хамт явж өгнө. За үлдсэн шингэнээр нь гараа бас ингэж гарныхаа арчилгааг давхар хийчихнэ. Ингээ шингэнүүдийг тусаач үлдээхгүйгээр та бүхэн маань нүүрэндээ ингэж нааж тавьж өгөх байгаа. За маскыг ерөөхдөө 20 минут орчим тавина. 20 минутын үед таны арьс халах, эмзэгших, бүр нэмгэн арьстай хүмүүс бол нэлээд халж өгөхтэй мэдрэмж төрөх ёстой байгаа. Тэгэхэд энэ бол зүгээрээ гэсэн үг. За 20 минутны дараа та яах вэ гэх юм бол маска хуулж аваад маскны маш шингэн үлдчихэж байгаа учраас сайн массаж хийж өгнө. Нэлээд их юм шингэнтэй харагдаж байна. Энийг яг арьсныхаа гүнлүү сайн шингээж өгнө гэсэн үг. За хэрвээ танд ямар нэгэн нэмэлт аппаратнууд байгаа бол тухайн аппаратаараа бас шингээх үйлчлэг маскныхаа дээрээс явуулж өгч болно. Нэлээд сайн арьсаа шингээж массажсныхаа дараа 1 минутаас 2 минут орчим шингээснийхаа дараа хүүтэн усаар өнгийн хэсгэнд хөнгөн зайлах юм уу? Хүүтэн бэгнүүр тавиад өнгийн хэсгийг авчна. За үүний дараа яг саяны байдлаараа энэ цэнхэр маскыг тавьж өгнө. За энэ цэнхэр маск нь болохоор өргөх болон кулинг буюу арьсны нүхс увийг агшаах үйлчлэгийг давхар үзүүлж явдаг. Дээр нь урамлын амттай учраас маш сайн чигшлэг бас давхар өгж явдаг байна. Цэнхэр маскыг тавьж явах хугацаанд арьс нь хүүтэн болохын мэдрэмжийг нэлээдээ өгдөг байна. За 20-оос 30 минутын хугацаанд цэнхэр маска тавьчаад яг мөн түрүүний адил үлдсэн тэр шингэн эсгүүдийг ингэ шингээж өгнө гэсэн үг. За маш хөнгөн хэлбэрээр, амархан хэлбэрээр та шингээж өгнө. Үзүүтэйгээ үзүүнийхээ хэсэгт явлаа, чихний хэсэгт явлаа. За яг ингээд шугамны дагуу ингэ шингээж өгөх юм аа. За нэг анхаарах юм нь халуун хөдөө маскыг тавьсныхаа дараа ямар нэгэн угаахгүйгээр шууд унтах болно. За тэгээд 7-оос 10 хоногт нэг удаа тавьж өгөөд